Сайн бацхан үзэгчдээ яг одоо Ман цагийн сайт гинтэл согц судлалын үндэсний төвөөс та бүхэндээ мэдээлэл хүргэж байна. 27 цаг ирсэнтэй холбогдуулан цахилгаан тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд ихээр оролцсон. Үүнтэйгээр холбоотойгоор 16 наснаас доош насныхан буюу 10 жилийн сурагчид цахилгаан дугуй, скутер, мопед зэргээс одоо гинтэл авч өөрсдөө бэртэж гинтэх болон бусдыг бэртээсэн тохиолдлууд гинтлийн эмнэлэгт их ирж байгаа талаар алтны их сурвалж мэдээлэл өглөө. Одоо хөдөлгөөн нээсэнтэй холбоотойгоор сүүлийн үед болохоор сурооны гэмтлүүд маш их ирж байгаа гэмтлийн эмнэлэгтэр суроон скутер, мопедийн гэмтлүүд одоо маш их ирж байгаа. Хурд хэтрүүлснээс болж онхолдох, бусдыг мөргөж гэмтэх 4 сар одоо дөнгөж нэгдэл одоо 102 тохиолдол манай дээр бүртгэгдсэн байгаа. Бас гэмтлийн хуудасаар 102 тохиолдол бүртгэгдсэн байгаа. 102 тохиолдлын маань нас хүүсээр нь бүгдийг ангилаад гэмтлийн зэрэгээр нь бүгдийг ангилцсан байгаа. 2002 онд бол нийт 50 тохиолдол бүртгэгдчихсэн. Сурон скутертэй холбоотой бүртгэгдчихсэн. 2003 онд болохоор 149, 2024 онд 446, 2025 онд болохоор 2792 тохиолдлууд бүртгэгдчихсэн. Энэ жил одоо дөнгөж сурон скутер нээгэл 102 тохиолдол бүртгэгдэж байгаа. Гэмтлийн гол механизм гэх юм бол сураа маань хурд гинт огцом авдаг, маш их хурдтай байдаг. Тэгээ өсвөр насны хүүхдүүд маш их ундаг учраас одоо нэг яг зориултын зам талбайд биш машин зам, явган үний замаар явж бусдыг мөргөж гимтэх. Өөрөө болохоор бусд машин тээврээслийг мөргөх, бусдад мөргүүлэх ч юм уу тохиолдлууд маш их гарч байгаа. Үүнээс болж гавал тархины хүнд гимтэл, зөөлөдийн гимтэл одоо хугарал, мултрлууд маш их тохиолдож байгаа. Одоо нэг гинтлэр ирж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэнгүүд бид яг ийм ихэнх тохиолдлууд нь гэх юм уу сорооноор ингэж өөрөө гимцэн бэртэж гимцэн хүмүүс байна уу? Эсвэл хүн одоо гимтээсэн хүмүүс. Тэр нь янз. Өөрөө ч гимтсэн, эсвэл өөрөө явж байгаад машин тэргэнд мөргүүлэх, эсвэл машин мөргөх, хүн мөргөх гэх мэт тохиолдлууд байгаа. Нийт 4 сарын байдлаар болохоор 16 наснаас доош 15 хүүхэд ирсэн байна. 18 наснаас доош 28, 16 наснаас доош 15, 18 наснаас доош нэлээд 28 хүүхэд яг гэмтээд ирсэн байна. 4 сарын 1-ний эхний байдлаар 28 хүүхэд гэмтээд ирсэн байна. Эцэг эхчүүд хүүхэдтэй маш сайн анхааруулмаар байна. Суроон, одоо скутер, мопедийг ер нь л унуулахгүй байх шаардлагатай, өөрсдөө авч өгөхгүй байх шаардлагатай. Гадуур ямар нэг юм түрээслээд унах юм уу энэ гэдэг эрсдэл маш өндөр шүү. Өөрөө тэр хүүхд маань анхаарал болгоомжтой явж илаа ч гэсэн машинд мөргүүлэх, өөр хүүхдэд мөргүүлэх, суран скутерт мөргүүлэх эрсдэлтэй. Амин насаараа ч эрсдэх хүндрэлүүд манай дээр нөдлөн гэхэд 2-3 тохиолдлууд гарсан байгаа. Тийм учраас хүүхдүүдтэй маш сайн анхаарал болгоомж, хүүхдүүдтэй маш сайн захиж хэлээрэй л гэж анхааруулмаар байна. Тэгээд энэ суран скутерийн гэмтлээс болоод хүүхд маань зөвхөн өнөөдөр гэмтээ зогсож байгаа ш насан туршдаа дахир дутуу болох. Тэгээ бүр гар хөлн цаашдаа хиймэл үеэр солигдох. Тэгээ бүр хэвтрийн хэвтрийн байдалд орох ч юм уу те тархины хүнд гэмтэл аваад цаашдаа унж татдаг болох тийм гэмтлүүд маш их авж байгаа учраас хүүхдүүд аль болох 18 наснд хүрээгүй суран скутер мопедыг унуулахгүй байхыг л анхааруулж байна.